За Монгол Улсын нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтөд танилцлаа. За энэтэй холбогдуулан хоёр асуулт асууя гэж бодож байна. За ялангуяа эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын салбарын одоо өөр зээлийн асуудлыг энэ 27 оны нэгдсэн төсвийн төсөлд яаж тусгасан бэ? Одоо он дамжсан өөр зээлүүд чинь байгаад байх юм. Зарим эмнэлгүүдээр чинь 17-20 тэрбум хүртэл одоо улс 2 дугаар эмнэлэг 17 тэрбум, их хүүхдийн эрүүл мэндийн байгууллагаас 9 тэрбум, аймагуд 3-4 тэрбумын одоо өөртөө. Энийг одоо яагаад хэлэх болохгүй байна? Жил болгон дамжаад явж яадаг эрүүл мэндийн салбарчаад эдгээр хэвчлээ. Хэвтэж байгаа өвчтөд бүгд гаднаас юм авчирч байна. За цалин нэмдэ гэсэн гэтэл одоо 30% нэмдэ гэсэн чинь илүү цагийн эмнэлгийн салбарын ажилчдын илүү цагийн хөлсөй хуучин цалингаар нь тооцоод татварыг авахдаа нэмэгдсэн цалингаар нь аваад ах юм. Мөн одоо 33% эмнэлэг байгаа. Яг улсын эмнэлэгтэй адилхан одоо эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг. 3 саяас 30 сая хүртэл төлбөр авдаг мөртлөө тэгээд нэг эмнэлгийн салбарын ажилчид нь тийшээ явчихад байна. Цайлын өндөргээд. Энийг одоо бойлуулж яаж улсын одоо 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, хотын 9 дүүргийн эмнэлэг, хотын клиник эмнэлэг босгож ирэхгүй бол ер нь хүнд байдалд орчлоо. Энэ талаар одоо ямар бодлого барьж байна? Одоо энэ төсвийн төсөөлөлтөд хэдийг нэмж өөр зүйн хаах талаар ямар бодлого барьж байна? За хоёр дахь асуудал ерөнхийдөө та Евразийн холбоонд хуралд бас яасан худалдааны асуудал дээр баруун аймагуудын шиглэлээр Улаангус цагсаа Улаангус Сэнгэл Dayanгийн шиглэлийн зам өнгөрсөн жил Абакар гишүүн бидгээд хамтраад одоо 19 тэрбумыг Абакар гишүүн санаасаа тавьсан. Гэтэл энийг одоо төсөв хөрөлцөхгүй байна гэж байгаа одоо 16 тэрбумаас 3 тэрбум болцсон байх юм. Баталсан төсвийг одоо ингээд төсвийн хууль зөрчөөд яагаад ингэ хасчдаг вэ? Энэ талаар мэдээлэл авъя, дараа тодорхойлъя. За, ерөнхийдөө учрал хариулна. За, энэ асуудлын дараа улсын жилийн төлөвлөгөө мэдээж хэлсэн. Тэр үеэр яг хийгдэх ажлуудын талаар салбар болгоноор дэлгэрэнгүй ярих боломжтой бол үүснэ гэдгийг бас хэлье. За энэ цалин үүсний асуудлаар бол за миний ойлгосноор бол их хурал төсөө нэмэгдүүлээд баталсан. Засгийн газрын тогтоолоор болохоор эмчнэрийн цалин одоо хоёр янзаар тогтоосон байсан. Нөө цалин үүс нэмэгдлүүдийг нь хуучин цалин дээр нь бодоод хуучин цалин дээр нь нэмэгдлийн тооцоод шин цалин дээр нэмэгдлийг нь бодоод хуучин цалин дээр нь болохоор нөгөө 30% нэмэгдүүлэхийг нь бодоод ингээд ихлэхээр эмч эрүүл мэндийн салбарынхаа нөгөө хоёр цалинтай болсон гэдэг ийм учиртай байл. Манай миний хуучин цалин дээр их хурлаас миний нэмсэн цалин бодсоо. Нөгөө нэмэгдлүүдийг болохоор шин цалин дээр бодсон. Ингээ хоёр цалинтай болсон. За ингээд хөтөлбөр нийгэм хамгааллын яам засгийн газарт энэ одоо тогтоолынхоо төсөлд өөрчлөлт оруулж ирсэн. Ингээд засгийн газрын тогтоол гараад эмч багш нарыг одоо нэг цалинтай тухайн цалин дээр нэмэгдсэн цалин дээр цалин үйлс бусад одоо нэмэгдлүүдийг нь тооцдог болгосон. Одоо 5 дугаар сарын 13-наас яг одоо эрүүл мэндийн салбарын ажилтны албан агчдын цалин үйлс нэмэгдээд явна. Гэхдээ энийг зөвхөн одоо төсвөөс шийдэх болцоо байхгүй, тавьсан одоо төсөв нь хангалттай хүрэлцээтэй биш. Тийм учраас бол бид нар энэ эрүүл мэндийн салбарт бол бас тодорхой шинжилгэүүдийг хийх ёстой гэж үзээд би бас өөрөө эрүүл мэндийн салбар дээр очиж ажилласан. Одоо эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн гишүүдтэй бас саналуудыг нь солилцоод эрүүл мэндийн яам бол хурлаа хийсэн гэж над мэдээлэл өгсөн байна. За тэгэхээр даатгалын санхүүжилтийн тогтолцоог бол бүрэн эргэж харж байгаа. За одоо жишээ нь тэр фитнес төвд даатгалаас мөнгө өгдөг. За одоо яг нэн шаардлагатай байгаа санхүүжилтийг өгч чаддаггүй эдгээр асуудал байна. Тийм учраас бол бид нар
эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог илүү нүдэ олсон болгоё гэдэг зорилгоор ер нь нэг 150 орчим төгрөг төсөвт ачааллаад ингээд цалин нэмэх болцоо бол бүрдэж байгаа. За мөн нөгөө эмийн жагсаалтын шинжилгээ ажил хийгдэж байна. Бараг 260 гаруй эмийн жагсаалтаас асч байгаа. Яг ард түмний хэрэгэлтийг эмийг л жагсаалтанд бичнэ. Тэрнээс биш хүн дандаа хэрэгэлдэггүй одоо юу гэдгийг Урсофолк гэдэг юм дээр 10 тэрбум төгрөг тавьчаад өвчин болгонд аваад шахаад байж бас болохгүй мэл. Тэгэхээр ард түмний хэрэгэлтийг эмүүдийг бичиж тэгжиж нэг өвчтөнд ноогдох. За 1 минут нэмж хариулъя. Тэгэд гол нь энэ эрүүл мэндийн салбарын онцлог бол юу гэхээр боловсролын салбараас илүү ялгаатай нь өөрөө шимтгэл төлж байгаа. Иргэний оролцоо өндөртэй. Тэгэхээр даатгалын санхүүжилтээ зөв болгож чадвал эмийн жагсаалтаа шинжилж чадах юм бол зөвхөн төсвөөсгээд байхгүйгээр нүдэ олсон одоо шийдвэрүүд байж болох юм бэл. Жишээ нэг өвчтөнд оногдох одоо зардлыг нэмэгдүүлснээрээ энэ анхан шатлын эмнэлгүүдээр ялангуяа энэ өрхийн эмнэлгүүдээр нөгөө ачаалгүйгээр хүртээмжтэй үйлчлэгээ үзүүлэх болцоо одоо бүрдэж байгаа. Нэг өвчтөнд ногдох одоо санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад ингэ явж байна. Ингэснээрээ өрхийн эмнэлгүүд анхан шатлын эмнэлгүүд дээр одоо хүртээмж өмнөхөөсөө хамаагүй их нэмэгдэнэ. Тэгээ ингэснээр үүний үр дүнд бол эрүүл мэндийн салбар одоо хүртээмжтэй ажиллах болцоо бүрдэнэ. Үүнийг